За тойрог дээр А, Б, С, Д цэгүүд оршино. А, С ба Б, Д хөвчүүдийн огтлолын зэг нь И бөгөөд Б, А, Е өнцөг нь 51 градус. Б, А, Е гэдэг нь энийг л 51 градус. За Б, Е, С нь 117 градус. Ийм бол Д, С, Е өнцгийг олно. Энэ өнцгийг олно гэсэн үг юм. За энэ 2 дугаар өгүүлбэрсээр тойрог дээр оройтой өнцгийг багцсан өнцөг гэх бөгөөд уг өнцөг туссан номынхаа хагасаар хэмжигдэнэ. Өөрөөр хэлэх юм бол энд 51 градус байгаа учраас энэ ном бол энэ өнцгөөс 2 дахь их байх ёстой. Өөрөөр хэлэх юм бол Б, С номын градусын хэмжээ гэдэг бол 51-ийг үржих нь 2 буюу 102 градус гэж гарч ирнэ. 102 градус. За дахиад саяны өгүүлбэрсээр тэгвэл энэ ном тулж байгаа өөр өнцөг энэ өнцөг гэдэг бол бас л адилхан энэ номын хагасаар хэмжигдэх буюу 51 гэж гарч ирнэ. За эсвэл шууд зүгээр л ижил ном тулсан өнцгүүд тэнцүү гэдгээс энэ 51 байгаа учраас энэ 51 гэж шууд хэлсэн ч болно. За одоо бид нэр гурвалжны гадаад өнцгийн тухай теорем ашиглах юм бол өөрөөр хэлэх юм бол энэ өнцөг дээр энэ өнцгийг нэмэхэд энэ гурвалжны гадаад өнцөг буюу энэ өнцөг нь гарч ирдэг. Тэгэхээр 51 градус дээр бидний олох гээд байгаа Д, С, Е-г нэмэх юм бол гурвалжны гадаад өнцөг буюу энэ өнцөг нь гарч ирнэ. За эндээс өнцөг Д, С, Е гэдэг нь 117-оос хасах нь 51 буюу 66 градус гэж гарч ирнэ.